Түүчээ залуус. Түүчээ гэдэг бол мэдээж бүх юмны өмнө алхаж яваа хүмүүсийг хэлэх байх. Өмнө нь гэдэг нь цаг үеийнхээ өмнө байна уу? За хил соёлынхоо өмнө байна уу? Хийж бүтээснийхээ өмнө байна уу? Тэг ямарваа нэгэн зүйлийн урд яваал залуусыг хэлж гин гэж би ойлгож байгаа. Тэгээд бидний хувьд бол өнгөрсөн үеийнхээ түүхийг үн цэнтэй үнэт эрдэнэ мэт энэ жор дамжлагыг ингээд энгийн хэрэглээ болгоод, цай болгоод, тан болгоод өгж байгаа гэдгээрээ илүү ингээд Монголын ард түмний хадгалж ирсэн түүх соёлыг ингээд авчирж өгж байгаа гэдгээрээ бас түүчилж байгаа гэж боддгоо. Багасаа эмийн ургамал аавынхаа эм тан нүдэх, нохох, шигших гэх мэт бүх үйлдэл тусалдаг байсан. Багасаа ерөнхийдөө шүлэг зохиох дуртай, бас богино хэмжээний өгүүл бичих сонирхолтой тийм охин байсан. Улаанбаатар хотод манайх шилжиж ирээд 93 дугаар дунд сургуулийг төгсөөд хүмүүнлэгийн ухааны их сургуульд орсон. Тэгээ хүмүүнлэгийн ухааны их сургуулаа төгсөөд 2 жил мэргэжлэрээ ажиллаж агаад тэгээд Америкийн нэгдсэн улсад очиж магистрийн зэрэгээ хамгаалсан байгаа. Америкт сургуулаа төгсөж ирчээд Монголдо ирээд Deloitte гэдэг олон улсын аудит зөвлөх үйлчилгээний фирмд ажиллаж исэн. Тэгээд 4 жил зөвлөх үйлчилгээнийхээ компанид ажиллаад 2016 оноос эхлэн Доктор Баатар брендийнхаа ажилдаа шамдан орсон. Тэгээд Доктор Баатар брендийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтээс ахуулаад бусад бүх үйл ажиллагаануудыг эхэлсэн байгаа. Түүнд бол манайх чинь 100 гаруй төрлийн уламжлалт дангаа ухааны эм тангуудыг үйлдвэрлэдэг. Мөн 20 гаруй төрлийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. За одоо бол Ургаана нэрийн бас 20 гаруй төрлийн угаалгын шингэн, гарын шингэн савн, бок, өсний шампунь, өсний тэжээл гэх мэт ард түмний хэрэгэлдэг массын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлж байна. Дорногов аймагт миний бага нас бол маш сонирхолтой өнгөрсөн. Яг тэгэхээр манай аав өөрөө эмч хүн болохоор манай гэрт ерөнхийдөө бараг юм зочид буудал шиг олон хүмүүс ингээд ирж байрладаг. Би ерөнхийдөө бараг нэг юм зочид буудлын тогоочийн ажил ерөнхийдөө их гүйцэтгэдэг гэсэн. Яг тэгэхээр тухайн үед манай аав нөгөө од багш маань амьд байсан. Манай аав бас алдартай эмч хүн болохоор маш олон аймагаас ингээд хүмүүс зорж ирдэг байсан. Тэгээ тийм болохоор бид нар нөгөө тэр олон хүмүүст ээждээ туслахгүй болохгүй тэр олон хүмүүс ингээ манай гэрээр дүүрэн ингээд зулаад ингээд хэвтчихдэг бараг ингээд ямар ч зайгүй болтол манай гэрт ингээ байрлцдаг байсан. Тэгээд бид нар хоолундыг хийж өгж тэгээд заримдаа асрах цувлах ажлуудыг хийдэг байсан болохоор багасаа л тийм өвчтэй хүмүүс тусалж дэмжих ажил хийдэг байсан. Манай аав бол уламжлалт дангаа ухааны их эмч, хүний гавьяа дэмж Баатар гэж хүн байдаг. Манай ээж болохоор Оросын эдийн засгийн дээд сургуулийг ер нь уламжлалттай төгссөн Монголын анхны эмэгтэй байдаг. Тэгээд ээж маань болохоор эдийн засгч мэргэжилтэй. Тэгээд яг л аймгийнхаа засаг даргын тамгын газар эдийн засгчаар эхлээд ингээд ажил амьдралынхаа гараа эхэлсэн хүн байдаг. Манай ээжийн тал бол ерөнхийдөө бүгдээрээ эмч мэргэжлийн хүмүүс. Манай аавын тал болохоор ихэнх нь нягтлан бас эмч мэргэжлийн хүмүүс байдаг. Ер нь бол манайх нэг 10 гаруй үед амьдсан дандаа эмч нарын удамтай. Аав маань бол ерөнхийдөө 86 оноос эхлээд Дорноговын хамгийн сүүлийн алдартай марамж Дорж гэд хүнд од гэдэг тэр багштай шавь ороод тэгээд 18 жил яг хажуудан дагаж амьдэрсэн. Тэгээд практик эрдмийн ялангуяа эм там найруулах, судас барих, эмийн ургамлыг яаж байгальд дэлхийд ээлтэйгээр зүй зохистойгоор түүхүү гэх мэтчлэн тэр уламжлалт дангаа ухааны соёл өв дамжлагыг маш олон жил сурсан. Тийм багшигаа хүндлэх ёсонд бол маш их суралцсан тийм хүн байгаа.
За манай анх бол одоо 1669 онд Хувлай цэцэн хаан Монгол Хотчийн сургуулийг анх байгуулснаар эхэлсэн гэж үздэг. За хамгийн анхны одоо түүхэнд одоо тэмдэглэгдэж үлдснээр бол хамгийн анхны багш болох одоо Жамяан Яндаг гэдэг хүн маань багш маань болохоор энэ эрдмийг анх Дорногов аймгийн Дэлгэрэх сумаас одоо түгээсэн гэж үздэг. Дэлгэрэх сумын одоо жинхэнэ гэр тэмээтийн агуу буюу одоо одоогийн нэрснээр жингэр тэмээтийн агууд анх одоо бяцлаглаа хийж уламж тамга ухааныхаа эрдэм мэдлэгийг түгээсэн гэж үздэг. Түүнээс хойш болохоор ингээд 9 үед дамжиж ирсэн багш нар байдаг. Тэгээ хамгийн сүүлд одоо Дорногов аймгийн Дэлгэрэх сумын Од хэмээх Маранбад очоод тэгээ Од багшаас маань манай одоо Баатар эмч буюу манай аавд одоо уламжлагдаж ирсэн. Баатар эмч маань болохоор 1986 оноос хойш одоо үргэлжлүүлж яваа. Бид нар бол ерөнхийдөө 10 дахь үе гэж бас ойлгож болно. Тэгээд нийтдээ ерөнхийдөө 400 гаруй жилийн түүх сударт бол билээхэн бичигдэж үлдсэн байгаа. Тэр нь бол бидний хувьд бол маш гоё үн цэнтэй зүйл юм аа. Бид нар ерөнхийдөө тийм мах цагаан эдэн тэр нэг шууд авч үзээгүй. Яагаад тэгэхээр дандаа нөгөө манай аавар хэмжлүүлээд идэгсэн хөдөөний хүмүүс ингээд мах сүү бүх юм авчирд өгчдөг болохоор би ерөнхийдөө тийм багасаа махны үн зүн тиймэрхүү зүйлийг ерөөсөө мэддүү. Манай гэр ерөөсөө анх удаа л энэ хотод нүүж ирснээсээ хойш л бараг тийм мах худалдаж авч үзсэн. Тэгэхээр ерөнхийдөө энэ ч хүний тэр одоо нөгөө чин сэтгэлээсээ баярлж байгаа тэр хүмүүсийн хэлж байгаа зүйлүүд нь үнэхээр гоё урам өгөөд тэгээд тэр зүйл нь ингээд энэ ажлыг үргэлжлүүлж хийхэд маань ингээд нөлөөлсөн гэж боддог. За ер нь бол эхний 3 жил бол үнэхээр их шантармаар үе байсан. Одоо л балийг одоо л балийг гэж одоо бодох үе зөндөө байсан. Яагаад тэгэхээр одоо ажилчдын цалин тавих үе дээр л одоо илүү их одоо тэр бодол орж ирдэг ус. Маш үн цэнээр ингээд их хөдөлмөр шингээгээд ингээд хийгээд байдаг. Бараа нь бүтээгдэхүүний маань өртгөх нь өөрөө их өндөр үн цэнтэй байгаад байдаг. Уламж тамга ухааныг одоо нөгөө үзэх одоо хүмүүсийн одоо үн цэн бас тийм одоо Европ тамга ухаан шиг бас танигдаагүй үе л дээ. Тэгэхээр чин ингээд ажилчдынхаа цалин өгөх энэ дээр бол ингээд яагаад ч хүрдэггүй. Яагаад гэвэл бараг 40-50 хүн ажилуулж ийж ингээд бүтэж байгаа зүйл байдаг. Тэгээд ингээд ажилчдын цалин тавих үед бол маш хэцүү одоо хүрэхгүй. Тэгээд дотооч байдгээд компаниасаа зээлэх үе зөндөө байсан. Энэ бүх үед би одоо ингээд энэ олон жил одоо Од багшийн маань одоо тэр Дамжаа багшийн маань ингээд эдийн хүртэл түүхийн нухчаатай үеийг ингээд дамнаад аваад ирсэн эрдэм мэдлэгийг одоо энд хүргээд ингээд ямар ч нэгэн хөгжүүлэхгүй үн цэнтэй бүтээгдэхүүн болохгүй байх нь өөрөө маш хэцүү байсан учраас би аль болохоор шантарахгүй, аль болохоор өөрийгөө зоригжуулаад тэгээд маш олон гоё хүмүүсээр манай аав бас өөрийгөө хүрээлүүлсэн байсан л да. Бидрийг баг байхад за маш олон эрдэмтэд, шинжлэх ухааны докторууд манай гэрээр ороод зөвхөн хууч хөөрөөд цай уугаад ингээд явдаг гэсэн. Тэр хүмүүс болохоор одоо хизээч бид нарыг ингээд нэг тийм шантархааргүй тийм гоё хүнд урам өгсөн зүйлүүдийг хэлдэг байсан учраас бас тэр гоё урамыг сонсчоод одоо ингээд шантарх нь бас хаашаа чинь гэж боддог байсан. Тэгээд одоо бол илүү урам зоригтой, илүү гоё хичээл зүтгэлтэй хийж байгаа зүйлийнхээ араас ингээд явж байгаа. Тэгээ ер нь бол залуучуудаа бас хандаж хэлэхэд ер нь бол шантрах зүйл зөндөө байдаг. Гэхдээ энэ үеийг даваа гарчих юм бол дахиад нэг гоё боломж харагданаа. За энэ хэцүү одоо сорилтуудыг даваа гарчих юм бол дахиад өөр маш олон гоё тийм боломжууд ингээ ухтж идэм байна гэдгийг бас ойлгож авсан. Орчим төрлийн эмийн ургамал тариалж байгаа. Газрын дээд хэсгээ бол зарим ургамлуудыг бол түүдэг. Тэгээд газрын доод хэсэг буюу илүү үндэс ургамлуудаа тариалангийнхаа талбай дээр таримлжуулдаг. Ялангуяа үндэс бас жимсгнүүдийг тариалдаг. Ялангуяа нохоо хошуудар бол бас манай бүх төрлийн цайнд маань ордог учраас бас ингээд тариалж байгаа. 110-аас 190 төрлийн эмийн төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байгаа. Тэгээд нэг 10 гаруй төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, 20 орчим төрлийн гоо сайхан эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нийт бараг 200 орчим төрлийн бүтээгдэхүүнийг одоо энэ талбайгаас бэлтгэж нийлүүлж байна.
Хүмүүс маань ерөнхийдөө мэддэг болчлоо. Манд өрөв бол ханаад том уу, янз бүрийн хижгийн гаралтай өвчин, дархлааны цагаан эсийг маш сайн дэмжиж өгдөг. Тэгэхээр ерөнхийдөө ханаад томооны үед бол их хэрэглэж болно. Норов долоог бол ерөнхийдөө бас монголчууд маань цайчилж уудаг байсан. Яг цай болгоод одоо нохоо шүү, хөвөө оройт гэх мэт ургамлуутай холиод сайхан самраад, хужир хийгээд, шар тос хийгээд ингэж уудаг байсан. Тэгээд ер нь бол ийм манай монголчууд чинь маш өндөр цайны соёлтой ард түмэн байсан. Одоо ногоон цай, ойн ургамлуудын цай гэж өгдөг байсан. За хятад улсаас бол улаан цайг бас их уудаг байсан. Төрөл бүрийн цай, одоо газрын цай байдаг. Одоо аймаг болгон бараг өөр өөр ингэсэн цайны онцлогтой. Тэгээд ер нь бол говийн одоо аймагуудад бол манд өрөв гэдэг цанг бол цөлхөртэй их олж уудаг байсан. За хангай газрын одоо бас уулархаг нутгийн хүмүүс бол энэ цайны хужиртайч гэдэг юм уу те, төрөл бүрийн одоо цайны соёлтой байсан учраас цайгаа гоё баяжуулж уудаг байсан. Одоо ялангуяа манд өрөвтэй цай, норов долоог хийгээд цай болон хоолндоо хэрэглэж иддэг байсан. За энэ нь болохоор ялангуяа ингээд өвлийг ингээд хамрын ханаад хүрэхгүй даван туулдаг байсны гол одоо учир утга нь өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх гэдэг одоо тэр уламж тангаах ухаан биш, тэжээх ухааны онол их явагдаад байгаа. За уламж тангаах ухаан гэхээр өвдсөний дараах ойлголт бол тэжээх ухаан гэдэг бол өвдөхөөс өмнө яаж өвдөхгүй байх вэ гэдэг одоо ойлголтуудыг явж идэг. За ялангуяа дээр үед болон одоо илүү одоо амгаах ухаан өндөр хөгжсөн орнуудад бол одоо өөрийнхөө хувийн эмчтэй өвдөхгүй байвал эмчтэй мөнгөө төлдөг. За өвдчих юм бол өвдсөн тэр сардаа ялангуяа эмчтэй ерөөсөө мөнгө төлдөггүй. Ягаад тэгэхээр тэр эмчийн зорилго бол ерөнхийдөө хүнийг өвдүүлэхгүй байх ёстой болохоос биш, өвдсөний дараах бас ингээд эмчлэх гэсэн ойлголтууд бас их юу байдаг л да, өрөөсгөл байдаг. Яг энэ одоо ухагтгүн бас дээр үед манай Монголд их байсан гэж судар бичигт үзсэн байдаг. Тэгэхээр ерөнхийдөө манд өрөв, норов долоо. За манай уушиг цэвэрлэх цай бол маш олон жилийн түүхтэй тэр цагаан сороол, хурган мэхээр, чихэр өвс, за мухар цагаан гэх мэт одоо төрөл бүрийн эмийн ургамлууд орсон уушгийг маш сайн цэвэрлж өгдөг. Ялангуяа тамхи татдаг хүн, бага насны хүүхдүүдийн уушигны тамирыг сайжруулах зорилгоор сүү юм уу, хямранд чанаж авах гэх мэт эдгээр тангуудыг одоо цай шиг уудаг байснараа эрүүл байдаг байсан. Ерөнхийдөө одоо манай од тан эмийн үйлдвэр оточ од гэдэг эмнэлэг байгаа. Тэгээд дээрэс нь энэ баруун мухар хараад мөн одоо манай од крин гэдэг бас лаборатори байгаа. Ерөнхийдөө бид нар нэг эрдмийн зөвлөлттэй. Тэгээд энэ эрдмийн зөвлөлд одоо төрөл бүрийн шинжилгээ ухааны эрдэмтэд, за шинжилгээ ухааны доктор бол 2 байдаг. За хүний гавьяат эмч бол бас 2 байдаг. Дэд профессор 1 байдаг. За профессор цолтой эрдэмтэн бол 1 байдаг. За доктор цолтой эрдэмтэн бол 7 орчим байдаг. Тэгээд ерөнхийдөө эрдэмтдийн зөвлөлөөрөө оруулна. Мөн одоо энэ жорн өөрөө тэр түүхийн маш олон жилийн хугацаанд ингээ практик амьдрал дээр хэрэгжээж амьдрал дээр ингээ батлагдаад ирсэн жор огт цоошин ингээд юмыг нээлт болгоод гаргаж ирж байгаа биш. Энэ олон зуун жил ингээд хэрэглээд ирсэн зүйл болохоор илүү одоо нөгөө практик ач холбогдлын хүмүүс мэддэг зүйлийг одоо хэлбэр дүрсийг өөрчилж одоо илүү орчин үеийн хүмүүс, завгүй амьдралтай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой болгож өгснөөрөө бас онцлогтой. Өөр Монголын өөртөө тусах хорон, за Америкийн нэгдсэн улсад болохоор Amazon Cecom-оор дамжуулан одоо худалдаалагдаж байна. Солонгос улс руу бидэхэд бол нэлээд том компанитай бас гэрээтэй байдаг. Гэхдээ одоо бас ковидын нөлөөгөөр илүү Монголыг одоо үнэлэх, Монголын эмийн ургамлыг үнэлэх, Монголын одоо бүтээгдэхүүнийг үнэлэх үнэлэмж бас нэлээд нэмэгдсэн. Тийм учраас бас манай харилцагч компаниуд маань одоо нэг авдаг төрлөөсөө биш одоо өөр олон зүйлүүдийг бас Монголоос сонирхох болсон байна. Одоо бас Европын холбооны улсад бид нар косметикийн бүтээгдэхүүнээ бас CPNP гэдэг гол бүртгүүлэх ажлаа эхэлсэн байгаа. Европын холбооны Трам төсөлтэй хамтраад тэгээд эдгээр бүтээгдэхүүнүүд одоо шинжилгээнийхаа болон одоо энэ тестингийнхаа үеийг амжилттай давбал амжилттай одоо Европын холбооны зах зээлд нэвтрэн байхаа гэж найдаж байна. Анх бид нар Доктор Баатар брендийг яагаад одоо ингээд үүсгэн байгуулах болсон бэ гэхээр манай одож од гэж жижигхэн одоо клиник байдаг боловч манай одоо аав маань болохоор илүү багш нарыгаа одоо өргөж гаргахыг илүү одоо ингээд
өөрийнхөө багш нарыг алдаршуулах зорилгоор эмнэлгээ од гэж нэрлсэн, сангаа, балай гэж нэрлсэн бүх одоо өөрийнх нь одоо эзэмшилд байдаг зүйл нь багш нарын нэр байдаг. Бид нарын хувьд болохоор илүү бид нарын багш бол одоо бидний аав, Монгол улсын хүний гавь тамирч Баатар. Энэ нэр нь ч гэсэн бас өөрөө ингээд Баатар гэдэг чи одоо ямарваа нэгэн зүйлийг ялан дийлсэн тийм сайхан нэр учраас доктор Баатар гэж нэрлсэн. Од гэдэг маань болохоор манай одоо аавын багш Дорж гэж хүн байсан. Тэгээд тэр Дорж гэдэг Маарам болохоор одоо Монгол улсын одоо хамгийн сүүлийн том алдартай говийн Маарамбын нэг. Тэгээд ер нь бол нөгөө дээр үед чинь бүх Маарамбууд маань болохоор ерөөхдөө бас хүнтэй сууж хүүхэд гаргадаггүй тийм илүү шарын шашны талдаа бас их хөгжсөн байсан. Тийм учраас өөрийнхөө том хүүг төрөхт нь одоо ааваа гэж дуудах бай гэдгээс бас их эмзүүлжсэн гэсэн. Тэгсэн чинь харин хүн ааваа гэж дуудаагүй одоо гэж дуудсан гэсэн. Одоо гэж дуудсан. Тэрнээс хойш од гэж нэрлсэн, авгаалж нэрлсэн нэр. Тийм тэгээд ер нь бол од гэдэг нь их гоё энергитэй үг. Ягаад тэгэхээр бод гэдгийг одоо үргэлжлүүлж хэлсэн. Бага насны хүүхэд одоо үргэлжлүүлж хэлсэн үг учраас их гоё энергитэй бод зүйлийг хэлж байгаа гэдэг үүднээсээ бид нар бас эмнэлгээ үйлдвэрээ од гэж нэрлсэн байгаа. Америкт очиод оюутан болоод ингээд хар бор ажил хийгээд ингээд маш их ингээд яг цаг минуттай уралдаад ингээд ажиллаад сурцсан байна л да. Гадаад дотоод яваа. Манай Монголд болохоор ингээд бас залуучууд айгүйх бэлэнчлэг сэтгэлгээтэй болцсон байна. Аль болохоор ингээд юмны ард суугаад ингээд хийж байгаа зүйлийнхээ төлөө ингээд тууштай байхгүй. Энэ зүйлүүд нь бол маш их бэрхшээлтэй тулгаруулж байна л да. Яагаад тэгэхээр ингээд ажлын байрны доктортой байдлыг хангахад ч гэдэг юм уу те. Тэр тал дээр бас их хүндрэлтэй зүйлүүд харагдаж байна. Нөгөө талаас бас юм маш их юм халамжийн шин чанартай зүйлүүд байгаад хахаар хүмүүс их за би ингээд гэртээ байгаад байж болох юм чинь гэдэг сэтгэлгээ бас их суучихсан байна. Илүү ажил хөдөлмөрт дуурлаж илүү ингээд хөдөлмөрч зан одоо дутагдаад байна. Ямар ч одоо шатны ажилчдад хөдөлмөрч зам бол одоо ерөнхийдөө хүнийг ерөн араатай амтнаас ялгаруулж байгаа ганц зүйл бол хөдөлмөр. Тийм болохоор хөдөлмөрт дурлах хэрэгтэй гэж надад санагддаг. Төр засгаас бол одоо тодорхой хэмжээгээр ингээд дэмжиж байгаа зүйлүүд бол харагдаад байна. Гэхдээ яг ингээд үйлдвэрлэгч нартайгаа бараг нэг өдөр ингээд ажиллаад ингээд юу нь болохгүй байна, юу нь болоод байгаа гэдгийг анализ хийгээд хамтдаа туршлага одоо туулах замаар хуримтлуулсан туршлага ингээд хэрэгтэй байна. Тэр нь одоо юу гэж хэлж байгаа вэ гэхээр одоо жишээлбэл гар хариуцагч гээлийг одоо улсын хилээр оруулж ирэхэд нөөтг айлаас чөлөөлчихөж байгаа хэрнээ. Гар хариуцагч гээлний түүхэн эдийг болохоор нөөтг айлаас чөлөөлөхгүй байгаа байхгүй. Тэгэнгუთ л гадаадаас орж ирж байгаа гар хариуцагч нь илүү хямдхан болоод дотоодоо үйлдвэрлэж байгаанууд нь илүү одоо үнэтэй болгоод байх жишээний. Тэгэхээр энэ мэдчлэн ийм жоохон ингээд ажилт хийгээд жоохон үйлдвэрлэгч нартайгаа ярилцаад сайжруулах зүйлүүд бол бас зөндөө байна л да. Бодлогын шин чанартай. За ялангуяа одоо намайг нэг Сингапурт явж байхад Сингапурын засгийн газраас одоо ингээд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа шинэ технологи, шинэ инновац гаргасан одоо Сингапурт үйлдвэрлэсэн гэдэг бүтээгдэхүүнүүд дээр эхний 3-4 жил одоо хэд хэдэн татвараас чөлөөлөөд одоо бизнес инкубатор 3 жил бол одоо офисын төрөөс авахгүйгээр байрлуулад тэгээд ингээд бойжтол нь ингэж байгаад тэгээд гадаад руу экспортлж байгаа тохиолдолд одоо $100,000, $30,000 гэдэг гих мэтчлийн шат дараалтад дэмжлэгүүдийг өгөөд ирэхээр инновац суурилсан бас бүтээгдэхүүнүүд ингэж гарч эхэлсэн гэж ярьдаг. Тэгээд Сингапур өөрөө бол ямар ч байгалийн баялаггүй, ямар ч одоо эрдэс минералгүй орн гэж хахад дэлхийн одоо топ орнуудын нэгт байдаг. Нэг жишээнүүд нь одоо гих мэтчлэн ингээд хууль эрх зүйн орчин бас ингээд яг ингээд мөрдөгдөж явдаг. Тэгээд тэр зүйлүүд бас их хөгжилд нөлөөлд юм байна. Манай гэр бүлийн хувьд бол ам бол гурлаа төхөртөгөө 2013 онд танилцаад одоо бид хоёр нэг охинтой. Тэгээд охин маань одоо бол 3 настай. Манай нөхөр болохоор барилгын инженер мэрэгжилтэй. Тэгээд бид хоёр бол илүү нөгөө гоё юм найзууд байжгаад гэр бүл болсон. Тэгээд илүү бие биенийхээ нөгөө өмнөх бүх зүйлүүдийг мэддэг найзууд байсан болохоор бие бинийгээ илүү тийм сайн ойлгодог. Тэгээд ялангуяа
миний одоо гаргаж байгаа бүх одоо амжилтын цаана манай нөхөр ингээд намайг маш сайн ойлгож өгдөг болохоор миний ажил үйлс аягүй тийм бүтэмжтэй. Би өөрөө бас арагшаа гэр орон руугаа санаа зовхгүйгээр бас ажиллаа хийдэг. Тэгэхээр тэр зүйлд бол одоо хандаа маш их баярлаа гэж хэлье энэ завшааныг ашиглаад. Хайр гэдэг зүйл бол одоо миний бодлоор бол одоо чин сэтгэлээс эхлэх юм болов уу гэж боддог. Хэрвээ ингээд бүх юмд чин сэтгэлээсээ хандах юм бол тэр зүйлийг одоо хайрлаж байна гэсэн үг. Одоо энэ цэцгийг ингээд чин сэтгэлээсээ услаа, чин сэтгэлээсээ арчлахгүй бол ингээд цэцэг гандаа дундчдагтай адилхан бүх зүйл ерөнхийдөө эхлээд нэг чин сэтгэл гэдэг зүйлээс эхэлнэ. Тэгэхээр одоо ээж аавын хайрч байна уу, одоо хааны ижлийн хайрч байна уу, ямарваа нэгэн юмд нэг чин сэтгэлээ зориулсан юм, ажил мэргэжилтэд дурлах хайрч байна уу, ерөн сэтгэлээ зориулсан юм бол ерөнхийдөө маш их амжилтанд хүрч, маш их сэтгэлж дэлгэрч явдаг. Тийм болохоор хайрыг бол би эхлээд чин сэтгэлээс эхэлдэг болов уу гэж боддог. Тийм маань ерөнхийдөө бараг 90% нь эмэгтэйчүүд байгаа. Тэгээд бас бид нар бол яг дотоод журмандаа бас нэг өр толгоос эмэгтэйчүүдэд дэмжих тал дээр яг 30% орчмын өр толгоос эмэгтэйчүүд байдаг. 1% нь бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг. Өр толгоос ээж нар бол одоо гол орлого нь бол хүүхдийн мөнгөөрөө ингэж байдаг. Тэгээд өөрөө хүүхэд нь бага насных бол ингээ ажил хийх боломжгүй айгу хэцүү эхчүүд зөндөө байдаг л да. Тэгээд тийм болохоор тэднэрийг ойлгоод яг хүүхдээ сургуульд нь хүргэж өгдөг үед нь бид нар цагийн зохицуулаад хоёр юм ээлж гаргаад өдөр шөнийн ээлж гаргаад ингээд аль болохоор тэднэрийнхээ боломжинд тааруулж ингээд ажлынхаа байрыг зохион байгуулдаг. Тэгэхгүй бол ингээд ээж хүний үүрэг чинь дан ганц одоо ажил хийгээд явчих юм бол нөгөө өр хүүхдүүдийнхээ одоо хичээл сургуульд нь яаж хүргэж өгөх, хоолундын хэн хийх үү гэдэг асуудлууд үүсдэг болохоор илүү тийм уян хатан бодлогыг барьж ажилладаг. Одоо байгаадаа ингээд талархаж амьдрах гэж боддог. Бүх зүйл хизээч одоо сэтгэл ханана гэж байхгүй. Ягаад гэвэл угаасаа илүү гарч илүү одоо юм хийч гэсэн, илүү гоё зүйл бүтээч гэсэн гэж боддог боловч амьдрал бол тэр зүйл бол угаасаа дуусахгүй. Тийм болохоор одоо байгаа зүйлдээ талархаж би бол ерөнхийдөө өдөр болгон ингээд талархлын үг өөртөө хэлдэг. Та нар маань ч гэсэн одоо бүгд өөр өөрийн гэсэн салбартаа бас түүчээ байгаарэ. Тэгээд альва зүйлд чин сэтгэлээсээ үнэн шудраг тий хөдөлмөрч байх юм бол одоо альва амжилт бол ойрхон байдаг гэдгийг бол ойлгож авсан.